За өнөөдөр амралтын өдрөөрөө эхнэр хүүхдүүдэд хийж өгөх юм бол амаа олохгүй амтрахын гэдэг маш гоё шүүслэг Японы алдарт чикен нампан гэдэг хоолыг хийх болно. Банада хажуу. Юуны өмнө V Organic брэндийнхаа дахианы гуйнаас сайхан гисгээд бэлтчихье. Дунджаар нэг уутнаас 2 гуйг нэг мөч гарч ирдэг болохоор 2 уутыг бэлдсэн. За маха яснаас нь сайн шулж авна. Тэгсэн энэ удаа 3 гуй гарч ирсэн болохоор нэг уут нь хэрэггүй болвоо хөрхий. За тэгээд нэг иймэрхүү идэхэд тохиромжтой хэмжээгээр маха жижиглэнэ. Жижиглсэн маха давс перцээр амтлана. Энэ удаа перцээ ахиухан хийгээрээ маш гоё амттай болно. За дээр нь 9 жихэр 2 жижиг халбаг, баг зэргийн хүнсний арих, 1 халбаг, нугсан сармис буюу сармисны пест хийсэн. За тэгээд сайтар холиод багадаа 1 цаг гарan байлгаж амтыг нь сайхан гүндэн шингээж өгнө. За энэ хорон цөмөөрөө соусаа хий. Цагаан сарын үлдэгдэл 1 ширхэг дарсан өргөс тэмхийг маш сайн жижиглэнэ. За сонгонд дургу бол хийхгүй байж болно. Гэхдээ баг зэргийг хийгэрээ гэж зөвлөмөр байна. Сонгоноо маш сайн жижиглээж хөтөө уулсанд сойж аагийг нь багасгаж өгч болно. За тэгээд чансан өндөг 3 ширхэг цагаан шараар нь ялгаад цагааныг нь томхон хэрчээд шарыг нь нухад жижиглэнэ. За дээр нь өндөгнийхээ цагаан дарсан өргөс тэмийг сойж амтыг нь зөөлрүүлсэн сонгон хүссэн хэмжээгээр майн үз хийн. Баг зэргийн давс перцээр амтлана. За энэ манайхаар бол нэг юм майн үз ихтэй өндөгний салаад гэж ойлгоход болох юм шиг байна. За дараагийн соус 2 халбаг сой соус, 2 халбаг алюминий цуу, 2 халбаг хүнсний арих, 2 халбаг уус. Хэрвээ хүнсний арих байхгүй бол 4 халбаг уус хийхэд болно. За хамгийн сүүлд 2 халбаг 9 чихэр хийгээд сайтар холиод бослонгууд нь унтраах юм бол энэ хоолны хамгийн чухал соус нь бэлэн болно. Япончууд бараг бүх хоолоо ингэж нингэн зорсон байцаатай хамт иддэг юм бэлээ. За мах маань амт орсон байна. Одоо үнийг гоё бүрж шарна. За 3-4 ширхэг өндгийг маш сайн хутгаж ийм шингэн болгоно. 100 г гурил, 100 г крахмал, баг зэргийн карри болон нунтаг паприка хийж амтлана. За тосоо халсан болвол маха бүрж шаръя. Тэгэхээр гурлаараа сайхан бүрээд өндгөндөө дүрээд шарахад болно. За тосоо болвол дунд зэргээс жоохон өндөр хит ийм баг байж болохгүй. За ингээд махныхаа дудаанаас хамаараад 6-аас 8 минут шарж болгоно. Энээс илүү их шарах юм бол шүүслэг гоё чикен болохгүй. Тийм болохоор цагийг нь сайн тааруулаарай. Янзтай шүүслэг. Дангаар нь идсэн ч гоё байна. За одоо нөгөө сой соустай чихэрлэг соусандаа чикний хальт дүрээд гаргана. За одоо тавгалнаа. Байцаагаа гүнжтийн үртэй япон соусаар амталсан. За тэгээд үрлэн улаандой болон чикний тавгална. Өндөгтэй салаадаа уулан дээр нь тавих хэрэгтэй. Гэхдээ уудмыг маяглаж магадгүйгээд наагур нь тусдан тавгалчий. Хүүхдүүдээ хоолндоо. Хүүхдүүдээ хоолндоо. Хүүхдүүдээ хоолндоо. Хүүхдүүдээ хоолндоо. Ямар гоё хасаа байсан. Би яагаад бод юу чадгүй нэ? Гоё чи. Батан гэдэг заяа. Энэ ямар хоол вэ? Chicken banana. 이제 chicken banana. Banana хажуу. Банана. Chicken banana. Салаад нас гоё. Эйди. Оо. Бэсан. Гоё юм байна. Яг зөндөө. Ямар нотом? Го. Зүсэд өгөө. Шууд ингээ хатаад идэх юм уу? Зүсэд өгье. Хан чикний яаж хийсэн? Гоё амт оруулаад шараад. Гоё байсан байна. Өмнө солион гоё хэвлэл хийсэн ш. За ингээд. Ингээд. Ваа. Ямжаа. Салааттай хамт аим гоё юм байна. Энэ салааттай санд. Да. За, хэд идэж. Одоо би чадчихлаа. За. Би ой. Юу авах би ой ингэж байгаа юм. Зөөрэ задлж чадах юм уу? Чадна. Ананы тхүү. Надад би санда бас үгүй. Энэ өөрөө чи. Ингэж хийгээрээ. Хайгие. Бисвээ дахад хий. Зүгээр ингэж. Та ээжгээ хадгалдаг энэ. Ийм жоохны хадгалах юм уу? Үгүй.